Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ. Тэгээ шинэ өглөөний мэнд та бүхэндээ хүргье. Тэгээ өглөө бүхэн эзний үгтэй хамт байдаг. Та бүхэнтэйгээ өнөөдрийн үгийн цагаараа уулзч байгаадаа баяртай байна. Тэгээ их эзний үг рүү орохоос өмнө хамтдаа Бурхан эзэн рүү хандан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь танд баярлалаа. Өглөөний төлөө танд талархаж байна эзэн. Тэгээ эзэн минь та өнөөдрийн үгээрээ дамжуулж та бидэнтэй ярьж биднийг чиглүүлж бидэнд урам зориг өгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За өнөөдөр би та бүхэнтэйгээ авралын үндэс гэсэн энэ сэдвийн хүрээнд эзний үг уулзах болно. Тэгээ бүгдээрээ Эфес номын 2-ын 8-аас 10-ыг харцгаая. За би эндээс уншиж өгье. Нүгүслийн учир итгэлээрээ аврагдсан та нараас бус харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үйлс харах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Есүс Христ дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ гэсэн байна. Амен. За тэгэхээр үндсэндээ Эфес хот энэ багацын томоохон худалдааны төв мөн элдв шүт, шашин шүтэнүүд их байсан. Артемисийн сүм гэх мэт ийм чуулганууд байсан. Нилээдгүй тийм шүтэнүүд тархсан юм газар байсан. Тэгээ Еврей ба харь хүмүүсийн ийм холдсон чуулганууд тухайн үед бол нэлээд бас байсан байгаа. Тэгээ Паул уг захааны зорилго юу байсан бэ гэхээр аврал зөвхөн Христ дотор итгэлээр идэг гэдгийг харуулах. Мөн харин үндэстэн итгэжтэйг хуучин хуулийн энэ баригдмал үгсийн байдлаас сэрэмжлүүлэх зорилготой бичигдсэн байна. Тэгээ Еврей уламжлалт хуулийг сахих сүмийн альва тийм ёс жайг зэрэг энэ зүйлд авралт хүргэнэ гэж үздэг байсан бол Паул үгнийг нь үгүйсгэн Христийн нэгүсэл рүү төвлөрүүлсэн. Эфес номын энэ хэсэгт итгэгчид бид Бурхны нэгүслэр хэрхэн дамжуулан аврагдсан юм а гэдгийг хамгийн гол чухал ойлголтыг бидэнд сануулж өгч байгаа. Тэгэхээр энэ та нараас бус харин Бурхны бэлэг юм а гэд Эфес номдэр бичсэн байгаа нь нэгүсэл гэдэг энэ гарч байгаа чухал зүйл байна. Нэгүсэл гэдэг нь болохоор хүний хийсэн зүйлээс хамаарахгүйгээр Бурхны үнгүй өгдөг хайр гэж энэ Эфес номдэр энэ тухай өгүүлсэн байна. Тэгээ итгэлээр дамжуулан гэсэн энэ бас үг гарч байгаа. Итгэлээр дамжуулан гэдэг нь авралыг хүлээж авах зам буюу итгэл бол зөвхөн эзэн Есүст хүргэх сууг зам гэдгийг илтгэж байгаа. Есүс Христ бидний төлөө ирж цовдлогдож үхлийг ялж амьсан энэхүү үйлсэд итгэх нь биднийг аврал руу хөтлөж яадаг. Энэ зүйлс нь итгэлээр аврагдах гэдэг энэ ойлголтыг бидэнд өгдөг. Бурхны нэгүслийн ямар их авгаа мэдснээр ирдэг зүйл нь бол зөвхөн энэ итгэл байгаа. Энэ итгэлээр зөвхөн бид нэр Бурханаас ирэх тэр авралыг хүлээж авдаг. Энэ та нараас бус гэж бас өгүүлсэн байгаа нь аврал итгэл хоёулаа Бурхны бэлэг гэдгийг улам илүү энд тодруулж харуулж гисэн байна. Аврал ямар нэгэн хүний хүчин зүйл, чармаалт, эсвэл хууль, аливаа сайн үйлс ерөөсө хамаарахгүй. Зөвхөн Христэд итгэх итгэл хамаардаг. Тэгэхээр авралын баталгаан таны мэдрэмж, эсвэл гүйцэтгэл дээр бус харин Христийн загалмаа дээр явагдсан ийм гайхамшигтай зүйл байна. Би өнөөдөр үхэл хайчих вэ гэсэн асуултанд итгэгч бид нар хэрвээ асуух юм бол эзний нөгөөслөөр бид аврагдсан учраас итгэлтэйгээр бид нар мөнхийн устд очих болно гэдэг энэ итгэлийн хариултыг бид нар итгэлтэйгээр хэлж чаддаг. Аврал нь итгэлээр харин сүнслэг өсөлт ариун амьдралын хэм маягаар буюу Бурхны үгэнд дуулууртай байснаар илэрдэг. Тэгэхээр Бурхан Эфес номын 2:10 дээр учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн бүтээл юм а гэсэн түүний бүтээл юм. Биднийг тэдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ гэж бичигдсэн байна. Тэгэхээр аврал бол шагнал бус харин бэлэг. Бурхан зөвхөн биднэрт үнгүүгээр өгсөн бэлэг байгаа. Бурхны нэгүс тулгуурлан амьдрах нь сайн үлсийг үргэлж дагуулж яадаг. Тэгэхээр аврал бол шагнал бол бэлэг гэж бид дөнгөж сайхан дурдсан. Ерөнхийдөө аврал бол Бурхны нэгүсэл, Бурханаас үнгүй авсан зүйл байна. Та нар нэгүсээр аврагдсан билээ гэсэн. Аврал бол бидний хийсэн зүйл биш харин Бурхны үнгүй өгдөг хайр. Жишээ нь бэлгийг авахдаа хүн үн төлбөргүүл авдаг. Яг тэрэн шиг Бурхан биднийг үн төлбөргөө өгсөн байна. Дараа нь аврал итгэлээр хүлээн авагддаг. Итгэлээр дамжуулан итгэл бол авралт хүрэх зам юм а гэдгийг бид мэддэг. Итгэл бол авралт хүрэх замаас гадна Есүс Христ бол тэр авралыг өгөх цорын ганц зам юм гэдгийг бид нэр маш сайн мэдэж, үйлдэж бүр Бурхны үгэнд дуулууртай амьдардаг байгаа. Дараа нь аврал хүний амьдрал үйлсээр бус харин
итгэл дээр тогтдог гэдгийг харуулдаг. Хүн гişнэн үйлсээр сайн үйлсээр юм хийгээд авралт хүрэхгүй. Зөвхөн итгэлээр, Христ итгэх итгэлээр л тэр авралт хүрж мөнхийн улсад очих тэргүү таалга болдог. Аврал нь мөн даруй байдлыг төрүүлж идэг. Аврал хэрвээ хүн авралыг хүлээн авсан бол Бурхны тэр даруй зам байдлаас суралцж идэг. Хинч бардамнахгүй тулд гэсэн ба. Зөвхөн Бурханд алдармагтаал мөн авралыг авсан тэр хүнд итгэлийг байнгын өргөж идэг байгаад. Тэгээ Бурхны нэгүслийг үргэлж магтаж амьдрах нь бас бидний үүрэг байгаад байна. Тэгээд өнөөдөр үгийн эцэст нь хэлэхэд Паул Эфесчүүдэд аврал бол Бурхны бэлэг гэдгийг сануулсан. Мөн хүн үйлсээр бус ямар нэгэн уламжлалт зүйлээр биш. Зөвхөн итгэлээр аврагдана гэдгийг энд маш тодорхой ингээ хэлсэн байгаамаа. Христ итгэгч бид бүхэн авралдаа итгэлтэй байж итгэлээ улам илүү өсгөх нь бидний бас Бурхан эзний бидний зүгээс хийх Бурхан эзний хүсдэг зүйл байгаа даа. Тэгээ аврал дотроо үргэлж итгэлтэй байж Христ үдсүнсээр өсгөөё ахын төсөө. Тэгээ өнөөдрийн цагийг дуусгаад эзэн Бурхан руугаа хандан залбирцгаая. Их эзэм танд баярлалаа. Та биднийг сонгож, та биднийг аварсанд баярлалаа эзэм. Та бидний төлөө ирж, та бидний төлөө цовдлогдож, та бидний төлөө цусаа уурсгаж бидний та өөрийн ариун цусаараа угаасанд баярлалаа. Их эзэм бид үнэхээр танд итгэж, таны энэ гайхамшигтай бидний амьдралын төлөө хийсэн авгаа зүйлсийн төлөө итгэж, таны авралыг авсанд талархаж байна эзэм. Тэгээ эзэм тэгээд бид нар бас үр жимстэй амьдарч, таны явлын сайн мэдээг бусдад тунхаглахад та бидэнтэй хамт байж, энэ бусдыг бас таны аврал руу хөтлөн дагуулгахдаа биднийг ашиглах болтугай. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.